Сайн байна уу? Яаж байна? Тэгээд энэ удаа би дуудлагатай холбоотой ишлүүдийг бас хэлж өгье гэж бодсон юм. Тэгэхээр 2 дугаар Тимотийн 1:7-оос 9 байгаа. Тэгээд энэ дээр бид нарыг үнэхээр Христ Иесус дотор дуудсан. Тэгээд би гол нь бид нарт бас бидэнд айдсын сүнсийг биш харин хүч, хайр ба биеэ зархах сүнсийг өгсөн байгаа. Тэгээд хамгийн гол нь Бурхан биднийг ажил үйлсээр биш харин өөрийнхөө зорилго болох бүхэл өн мөнхөөс Иесус Христ дотор бидэнд зориулсан нэгүслийн тагаа аварсан. Тэгээд тэр биднийг ариун дуудлагаар дуудсан байна. Тэгэхээр энэ Бурхан биднийг үнэхээр ариун дуудлагаар дуудсан. Хүн болгонд өөр нэгэн дуудлагыг өгсөн байгаа. Тэгээд ер нь бол бузар сүнсний хамгийн том хийх ёстой ажил нь бол энэ бидний тэр дуудлагынхаа дагуу амьдруулахгүй байх, дуудлагаасаа хол байлгахыг маш хүсдэг байгаа. Тэгээд дуудлагатаа хүрчихгүй гэж маш их дайрдаг байгаа. Тэгээд энэ бидний тулаан бол үнэхээр сүнсний тулаан гэдэгтээ ерөөсөө мартаж болохгүй. Хамгийн гол нь энэ дуудлагатаа бид нар байхын тулд үнэхээр үгэн дотор үгийг унших ёстой. Тэгээд үгэн дотор алхах ёстой. Тэгээд үнэхээр бас сайн хүмүүстэй нөхөрлөх ёстой. Нөхөрлөл бол бас үнэхээр чухал байгаа. Тэгээд өдрөөс өдөрт бас бид нар өсдөг байгаа. Тийм учраас өдөр тутмын эзэнтэй хамт нөхөрлөх явдал маш чухал байгаа. Тэгээд тэгэхээр бид нэр аврагдсан гэдгээрээс мартаж болохгүй. Тэгэхээр авралын дуулга бол маш чухал. Авралгын дуулга болох сүнсний сэлмийг авах гэж хэлдэг. Эфес 6:17 дээр. Тэгэхээр бид нэр аврагдсан. Тэгээд бас дуудлагатайгаар. Тэгэхээр энэ бүх дайсныг цэвэн өдөр бат зогсохын тулд энэ бүх эмч зэвсгийг бид нэр өмсөж байгаа. Тэгэхээр бидний яагаад авралын дуудлага чухал юм бэ гэхээр авралын дуулгыг бид толгоонд өмсдөг байгаа. Ихэнх хүмүүстэй ярьж байгаад чихрүүн ч юм уу дандаа үгэлжээдэг сүнсүүдийг бас харж ирсэн. Бас махан бие бас дайралтууд бас явдаг байж байгаа. Тэгэхээр ингээд дайралтын олон төрлүүд байдаг л да бузар сүнсний хийдэг. Тэгээд жишээлбэл хооронд нь хов утгадаг ч юм уу, шал ховч юмд оролцуулдаг, хүмүүсийг муулуулдаг. Тэр хүндэтгэлийн шагналыг ахуулахгүй ч юм уу, хооронд нь хааралдуулдаг. Тэгээд ялангуяа итгэлийн амьдралаар алхаж байгаа хүмүүсийн үр хөвгт юм уу, махан бие рүү маш их дайрдаг. Эхнэрийн ч юм уу хүүхдүүдийн дайрдаг байгаа. Яг энэ үед хүмүүс яадгүй гэхээр яг болоод дуудлагаас орхиод нөгөө тэр хүмүүсийн махан бие сэтгэл санааны асуудал төр амьдаг ба. Тэгэхээр яг ялангуяа юм дайралт төр чинь мэдсэн үед яг баацсах хэрэгтэй. Тэгэхгүй болох юм бол маш хэцүү байдаг. Тэгээ хийх хүмүүс нөгөө ирж байгаа тэр зүйлийг бурхан зөвшөөрсөн юм чинь ингээд зогсохгүй орхиод тэгээд алдах явдал маш их байдаг. Тэгээд нэг удаагийн чөлөөлтөн дээр миний хүүхд рүү 2-3 хэдэн ч удаа ер нь бол хүүхдүүд рүү маань дайржсэн тохиолдол байдаг. Осолд орж исэн. За тэгээд гараа хувирлах ч юм уу. Тэгээд ер нь бол багш зүгээр байж ахт нь хүмүүс гүтгэх ч юм уу гэл янз бүрийн байдлаар бол хүүхдүүд рүү маань дайржсэн тохиолдол нэлээд байдаг. Тэгээд энэ үед бол нэг үйлчлэл чи үйлчлээ болооч чи хүүхдүүдэд алдах чинь ийм хүүхдүүдтэй чи үйлчлэл хийж яад гэж миний оюун бод руу дайрах эсвэл энгийн хүмүүсийн төлөө ингэж явж яахав тэ энэ маань болж гэдэг юм уу чамд юу унж байгаа чи өндөр цалинтай ажиллаа хийгээл болооч гэдэг юм ингээл янз байдлаар дайрдаг ба. Тийм учраас авралын дуудлага бол маш чухал. Тэгээд ч бас хүүхдүүдтэй бузар сүнс дайрахгүй би харин ч улам бүсэж англаад улам илүү залбиралтаар суугаад эзэн дотор илүү өсдөг. Тэрнээс гадна хүүхдүүд маань ч гэсэн өсөдрийг ялж гарч ирдэг байгаа. Тэгэхээр баацсах бол үнэхээр чухал. Тэгээд авралын дуудлага бол үнэхээр тайлхаараа олон юм ярьж өгүүлж байгаа нөхрийг бол ерөөсөө чи зай сатанаа чи гэж хэлээл тэгээд авралынхаа дуулгыг сайн өмсөх хэрэгтэй. Аврагдсан гэдгээ сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүс ерөөсөө тэр бузар сүнсний ганц зорилго нь бол чиний тэр дуудлагыг хийлэхгүй байхын тулд тэгээд чиний дуудлагыг хулгайлахын тулд маш их явдаг байгаа. Тэгээд тийм учраас ер нь ихэнх хүмүүс бол хүүхдүүдрэн дарахад зогсдог. Чи ягаад зогсдгүй юм чи гэж бадтаа нэг удаа бузар сүнс хэрэлдэжсэн. Тэгээд чи хиний хүүхдүүд рүү дайрсан гэсэн чинь Монголын баг хамаг том пасторууд нэрийг хэлгээд хүүхдүүдэд би хулгайлаад авсан, зарим нь би соор болгосон, зарим нь би алсан мэдөө. Тэр хүмүүс тэрийг тэгээд эзнээс гэж бодоод мэдчихэж байгаа юм чинь зовлон дотроо тэгээд өссөн ха гэж шоолоод инээжсэн. Тэгээд үнэхээр эзний нэгүслээ тэр хүмүүс өсч хамгаалагдсан. Мэдээж бурхны ажлыг хийж байгаа учраас нөгөө талдаа хүүхд үлдэх үед ч юм уу хүүхдүүд дайралтах үед та хүүхдэд хамгаалаад баацсах хэрэгтэй. Яаж ч бодсон гэсэн үр хүүхдээ өгүүлээсээ эрт үхээсээ гэж эрт үхлийн сүнсийг илгээдэг.
тийм тохиолдлууд бол одоо Библиэлд Йоб номдоос өөр л ерөөсөй байдгүй. Гэхдээ тэрийг хизэж бурхан биш яг чөтгөр ингээд зөвшөөрөл аваад явж байгаа юм л та. Яг сайн унших юм бол ерөөсөө л тийм Паулч гэсэн хатгсан өргөсийг дандаа хүмүүс бурхан өргөс өгсөн гэдэг сайн унших юм бол сатаны тэнгэр элч дэлсэн гэж хэлж байгаа. Элч зарлага элч дэлсэн гэж хэлж байгаа. Тэгэхээр тийм учраас тэр дэлсэж байгаа нөхдүүдийг ерөөсөө дэлсүүлэхгүй хөөх ёстой, бүх өргөсөнд авч идэх ёстой, бүх галцсан минь тань руу ирсэн галцсан минь өөрт рүү буцаага тавих ёстой. Тэгээ Назарын Есүс ирэх мэдлэлтэй нэрээр над руу ирсэн бүх галцсан минь тань руу буцааг тавьж гин. Тэр оюун бодлоо дайхаа зогс талбайгаас гарцгаа та нар гэд бацах ёстой. Тэгээд та нэг мэдхэд үнэн таныг чөлөөлдөг учраас тэр дайралт хинээсээ үүдийг маш сайн ойлгох хэрэгтэй. Эзнээс ирж байгаа зовлон бол шал өөр зүйл. Тэр ялгах явдал бол үнэхээр чухал. Тэр ялгах чадвар танд одоо бүрэн байх болтугай. Есүс нэрээр зөвлөж байна.